Шидэт үсгүүд Л, Н, Ш. Цахим аялагчид маань өнөөдөр үсгээ давтах гэж байна. Хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа Л, Н, Ш үсгээ давтацгаая. Энэ үсгүүд цагаан толгойн дарааллын хаана нь байдгийн бол? Энд байдаг байх нэ. Тэгвэл эхлээд Л үсэгтэй танилцъя. Энэ бол Л үсэг. Дармал Л. Бичмэл Л. Л үсэг ямар үгэнд ордог вүлээ? Хамтдаа олцгоё. Энэ бол хийл. Хийл нь уянгалаг дуутай, чавхтаст хөгжмийн зэмсэг. Энийг хардаа бидний идэх дуртай гадал жимс байна. Гадал шар өнгөтэй. Харин энэ бол ла. Ла харанхуйг гэрэлтүүлдэг. Дараагийн сурах үсэг энэ үсэг. Дармал Н. Бичмэл Н. Энэ үсэг ямар үгэнд ордог вүлээ? Хамтдаа олцгоё. Энэ бол хун. Хун усны шуудын нэг. Харин энэ бол машин. Хүүхдүүд машинаар тоглох дуртай. Харин энэ бол нар. Нар бүхнийг гээгүүлэн дулаацуулдаг. Дараагийн сурах үсэг иш үсэг байна. Дармал иш. Бичмэл иш. Иш үсэг ямар үгэнд ордог вүлээ? Хамтдаа олцгоё. Хураа газрын хамгийн өндөр амьтныг та нар мэдэх үү? Тийм ээ. Тэр бол анааш. Энэ бол хуш мод. Хуш модонд самар ургадаг. Харин энэ бол шүхэр. Шүхэр борооноос хамгаалдаг. Хүүхдүүдээ өнөөдөр бид Л, Н, Ш үсэг сурлаа. Өөр ямар үгэнд Л, Н, Ш үсэг ордгийг ярилцаарай.